Хоёулаа дээдлэе. Төрийн хууль та бидний ашиг сонирхол эрх ашиг. Аливаа улс орны тусгаар тогтмол, эйн хамгаалан байдал, нийгмийн доктортой хөгжил, ард түмний сайн сайхан амьдрал, тухайн орны болон дэлхийн нийтээрээ хүлээн зөвшөөрсөн хуулиудыг дагаж мөрдөн захин биелүүлсэнтэй холбоотой байдаг. Хууль тогтоомжийг бүх нийтээрээ сахиж биелүүлсэн нөхцөлд эмх замбраагүй, сахилах хариуцлагагүй байдал, тэрний үр дагавар болох хохирол, гомдол арилж хүмүүсийн сэтгэл уужран итвэх санаачлах орно. Өндөр хөгжилтэй орнуудын хөгжлийн гол үндэс хүчир өвдөс чухам үүнд оршдог. 1990-ад оноос хойш манай орны хөгжлийн хэд хэдэн бичил үе шатны өсөлт бууралт чухам юунд байсан гэдгийг нийгэм судлаач, социологч төдийгүй улс их орныхоо хувь зээний төлөө тархиа гашлагдаг хүн болгон сайн мэдж байгаа. Хууль гэдэг бол гүн ухааны үүднээс авч үзвэл юмс үзэгдэл болон бодит үнний хөгжлөх харилцан шүтэлцэл холбоо хөдөлгөөнийг илэрхийлдэг огтгүй юм. Харин төрийн хуулийг бол төрийн дээд байгууллага тогтоодог. Төрийн эрх хөрөх байгууллагын улс төрийн бодлого нийгэм олон түмний хувь зянд нийцүүлэн гаргадаг онцгой хүчин чадал бүхий акт буюу баримт бичиг юм. Ангид нийгэм дарангуйлын засагтай улс оронд төрийн хууль нь зөвхөн дээд анги эрх хөрөгчдийн эрх ашигын үүднээс боловсрогдсон тогтоогдож тэдний төлөө үйлчлэх бол ардчилсан Монгол улсад хууль нийт ард түмэн хүмүүрийн эрх ашигтай нийцэн тогтоогдож бүгдд нь жигэд адил тэгш үйлчилдэг. Учир нь манайд төрийн хуулийг улсын их хурл тогтоодог. Улсын хурлын гишүүдээ өөрсдийнхөө төлөөлөгч болгон ард түмэн чөлөөтэй сонгодгийн дээр хууль хуульчлагдсан баталгаас өмнө түүний төслийн талаар иргэдэд санал оруулах, батлагдсны дараач өөрчлөх бүрэн эрх боломжтой юм. Энэ утгаар нь авч үзвэл төрийн хууль тогтоомж нь ард олны хүсэл эрмэлзэл захиалгаар гарч ирсэн амьсгаа авах цэвэр агаартай адил энэ амьдралынх нь амин чухал зүйл гэж болно. Энэхүү төр ард түмэн бүх нийтийн санаа зориг хүч хөдөлмөрөөр бий болгосон амьдралынхаа хэм маяг зарчмыг эс хүнддэх нь зөв зүйтэй гэж юу. Багвалвч арх тарс болгочхаад батлагдаагүй дөтсмаар хурдан давих нь жолоочд тухайн үед таатай ашигтай санагдавч цаана нь байгаль орчинд сөргөөр нөлөөлөх, хүний аминаас эд хөрөнгийг сүйтгэх, өөрөө аюул осолд нэрвэгдэх, дурхаяад цагдаагийн хараанд өртөх зэрэг тоол хөмшөхөөс саадбар гшээл санамсрагуу тохиолдол эрсдэл байдаг болсон. Манай хүмүүсийн ухамсарт хууль бол зөвхөн төр дээд байгууллагад хамаатай зүйл гэсэн үзэл бодол байдаг. Гэтэл үндсэн хуулийн 17 дугаар зүйлд заасан Монгол улсын иргэн шударга хүнлэг ёсыг эрхэмлэн үндсэн хууль бусад хуулийг хүндэтгэн захин биелүүлэх үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ гэсэн байдгийг ард иргэд бид мартах учиргүй. Жирийн нэг албан байгууллагын дотоод төрмөөс эхлээд шат шатны бүх байгууллага тушаал захирамж тогтоол шийдвэр зэрэг хууль тогтоомжийн чанартай баримт бичиг гаргах хэрэгтэй ч тэд бүгд төрийн хууль тогтоомжийн хэмжээг хязгаартал багтаан энэ эрхээ хэрэгжүүлдэг. Үүнийг зориуд санаатайгаар юм уу санамсаргүй зөрчсөний улмаас хохирол, гомдол, зарга бий болдог. Хууль хоосноос бий болдоггүй, тэнгэрээс буудаггүй. Тэрийн аль нэгэн түшээ зөм бэлгэрээ гаргаад ирдэггүй. Манай орны хууль бол эртний их засаг хуулиас тусгалавч улс орны өнөөгийн нөхцөл байдал олон түмний санаа бодолд нийцсэн зэрэг ардчилсан орнуудын хуулийн жишгт хүрсэн хууль юм. Хууль юунд хэрэгтэй? Хүмүүнлэг ёс, ард түмний зан заншил, ёс суртахуун, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн, зан олны жигшил, зэвүүцлийг хүргэсэн, нийгмийн хөгжилд саад бэрхшээл болох аливаа сөрөг үзэгдэл, үйлдэлийг таслан зогсооход хууль хэрэгтэй. Хууль үгүй бол хүний аминаас эрүүл мэнд, хүчирхийлэл, архитал зэрэг нийгмийн босромог үйлдэлүүдтэй хэн юугаар тэмцэх вүлээ? 1992 оны шинэ үндсэн хууль манай орны нийт хүн амыг анги давхраа үзэл бодлоор ялгуурлаагүй.
нийтлэг ашиг сонирхлыг хамгаалж хүндрэлтний хөгжлийн зам ёсыг баримтлан илэрхийлсэн юм а. Шинэ үндсэн хууль парламентын засаглалтай бүгд найрамдах улсыг бий болгож шашин шүтэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хүний эрх зэргийг хуульчлан хамгаалж эргэн бүрдэх хууль эрхтэх шүүлжилтийг дархлааг бий болгоснороо өндөр ажил бүгдэлтэй юм а. Иймд эрхэм мэрэгэнта хуулиа хүндэтгэн дээдлээрэ. Хууль бол та бид бүхний хувиршгүй нөхөр, хуваагдшгүй өмч юм а. Тэнгэрийн дор төрснийх хураан, нараан дээжилцгээе. Төрийн дор төрснийх хуулиан, Монгол ёсон дээдэлцгээе. Инхээр хөхмөнгөн тэнгэр эцгийнхаа доор Хөрс талтан дэлхий ээжийнхаа ивэлдэ төрийнхаа хуулийг төр гэдэг бол хууль гэснээр хуулиа дээдлцгээе. Үндсэн хуулийнхаа 6 дугаар бэлэг 70 дугаар зүйлийнхаа энэ ерөнхий хуулийг нийт ард түмэн маань энэнийг одоо дээдлэн хөндлөж хуулиа дээдлэн шатцгаая. Хуулиан ягштал мөрдөж Тэнгэрийн зарлиг гэж дээдлсэн цагта Монгол үргэлж мандаж байсан. Модон шөньё Чингис хааны үеэс их ёсон тогтсон Монголын хүч хуулиндаа хуулиан дээдлцгээе. Хуулиа дээдлэн хүндэтгэн сахин биелүүлэх нь Монгол улсын иргэний үндсэн үүрэг мөн. Иргэний хүндлэе, хуулиан дээдлэе. Би Монгол улсын иргэн учраас хуулиан дээдлдэг. Би багш хүн учраас дүрм журмыг баримталдаг. Хүн бүр багшаа хүндэтгэж хуулиан дээдлцгээе. Иргэний хүндлэе, хуулиан дээдлцгээе. Бид Монгол улсын иргэн учраас хуулиан дээдлдэг. Би удирдах ажилтан учраас төсвийн тухай хууль, авилгын тухай хууль, боловсролын тухай хууль, хөдөлмөрийн тухай хуулийг хэрэгжүүлж ажилладаг. Хүн бүр иргэдээ хүндэж хуулиан дээдлцгээе. Улс орны хөгжил дэвшлийн их үндэс нь бол хууль дээдлэг. Багш нар бол нийгмийн загвар юм. Хэрэгцээ багш бид хууль сахин дагаж биелүүлэхэд нийгэмд үлгэр дуурайл болгож чадах юм бол бидний ирээдүйн хойч болсон шавь нар маань хууль сахдаг иргэн болж төлөвшөх нь гарцаагүй юм. Эх орны хаа өргөн удам нутагта жилийн дөрвөн улирлд нүгдлэн амьдарч бэлчээрийн малаж ухаан эрхэлж байгаа малчин түмний маань нийгмийн харилцаа, амьдралын харилцаа хуулиар зохицуулагдсан байгаа. Ийм эсрэг нь та эрх үүргээ эрхэмлэн биелүүлж хуулиа дээдлцгээе. Спорт хаан байна тэнд инээдхөөр баяр баясгал аз жаргал тэнд байдаг. Спорт нь эрүүл амьдрахын үндэс юм а. Миний нутгийн ард иргэдээ хуулиан дээдлэе. Бид иргэн таны амар амгалангийн төлөө ажилладаг. Иргэн бүр хуулиа дээдлээ. Амар төв амьдралын төлөө хамтдаа. Хүүхд бүрийн эрх шөлөөг дээдлэж, хүмүүнлэг шударга ёсыг сахин хамгаалж хуулиа дээдлэе. Боловсролын салбарын бүх ажилтан албан хаагч сургууль өмөржүүлэгчдээр хуулиа дээдлэж ажилласаая. Монгол улсын иргэн бид хүмүүнлэг иргэний ардсан нийгмийг зохицон хөгжүүлж, хуулиа дээдлэж иргэнийхээ үүргийг биелүүлцгээе. Салхийг сүрдэг үйл үгүй, эрхийг зөрчдөг хууль үгүй, үйл салхинд туугдах, хууль эрхэнд захирагдах, хуулиа дээдлэе, төрөө хүндлэе. Эмч, эмнэлгийн ажилчид бид хуулийн хүрээнд тантай хамт үйл ажиллагаагаа явуулдаг. Эрүүл хүн Монголын минь баялаг, иргэдээ хүндлэе, хуулиа дээдлэе. Монголчууд эртнээс төрийг шүтэж, хуулийг эрхэмлж ирсэн билээ. Сургууль хөгжүүлж бид бүхэн өсвөр залуу үеийнхнийг хуулийн мэдлэгтэй болгож, хуулиа дээдлэе. Хүн төрөлхтний хамгийн чухал ололтуудын нэг нь хууль. Эрхэм таны эрх чөлөө өөр бусад хэн нэгний эрхээр үргэлж хязгаарлагдаж байдаа гэдгийг ямагт санаж яваарай. Тийм ээ. Жирийн иргэдээсээ эхлүүлээд төрийн өндөрлөг түшээднэ хүртэл өдөр бүр хуулиа хэрэгжүүлж хувийнхаа эрх ашигыг хойш нь тавьцгаая. Хамтдаа хуулиан дээдлэе.